Засгийн газрын ээлжид хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан тусдаа агентлагийг шинээр байгуулахын зүйтэй гэж үзжээ. Энэхүү шинэ агентлагийг байгуулахад төсөв мөнгө нэмж шаардагдахгүй, одоо байгаа бүтцийг нь зохицуулах боломжтой гэсэн тайлбарыг хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан сэргээн засалт сургалтын төв гэсэн төсөвт улсын үйлдвэрийн газар 121 хүний орон тоотой 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгэхээр энэ улсын төсөвт улсын үйлдвэрийн газрын төшөглөж энэ үйлдвэрийн газраас 35 хүний орон тойг энэ шинээр байгуулагдж байгаа агентлагийн бүтцэнд одоо оруулж агентлагийн орон тоог байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан шинэ агентлагийг байгуулснаар нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулах улмаар хөдөлмөр эрхлэгтэнд дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй орчныг бүрдүүлж чадна гэж үзжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол улсад 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь Монголын нийт хүн амын 3.3%-ийг эзэлж байгаа юм байна. Тэдний амьдарч байгаа өрхийн 42% нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ.